махны өмнө тэнгэр тавьчихсан тийм. Гоё арт юм шиг байна. 이거 언제 뜬 거지? 자, 또 시스템 보시죠. 화면 더 유추 된다고 그러고. 아? 그거 하면 더 그러고. 선생님 다음 주에 어진 알고 가고 싶다. 이게 알고 된 거를 될 수도 있고. жилдээ бид айр болгоно малачгүй айр нийслэлээр байна. Ойжсэн төл гэж матын тоо гэж айр нийслэл. За энийг үзгүй. Айр нийслэл жилээр энэ үзэж. За бүх мал адуу хүүхдийн хон ямаа усын дүнгээр бүх бүсээр нь бүх аймгаар сүүлийн 5 жилээр хүснэгтээр Тэгвэл бүх малаар л үзчихсэн юм шиг. Доор сууж. За ингээд энийг хэдүүлээ Excel-ээр татаад авчих. Тат Excel. Зөвшөөр CAC-гээр шилжиж байна. За Excel-ээр татчихлаа. За нэгэд үзэх юм бол нэг юм хөө татдаг. За тэгээд аймаг төв гэсэн шив файл дотор байгаа хүсэлт бол энэ. За Excel-ээс татаад авсан юу 12 нэмээс татаад авсан Excel-ийн хүсэлт маань энэ. Тэгэхээр бид нар хоёр арга байна. Нэг бол энэ хүсэлтээ засна, нэг бол энэ хүсэлтээ засна. Аль хүснэлт нь яг хоорондоо угтанд таарсан нэг дагна байх хэрэгтэй. Тэр багнаар бид нар хүснэлттэй холбоно. За тэгэхээр хэдүүл ингэ харъя. Аймаг кодтой аймгийн төвийн нэртэй. Тэгэхээр энэ аймгийн төвийн нэр байгаад энэ дээр аймгийн нэр нь энэ дээр таарсан байна уу? Багт. За нэг бол юу яах вэ? Энэ дээр бид нар аймгийн нэрийг бичнэ гэдэг. Арга баян өөрөөр гаргаж бичнэ. Хүсэлтээс арга жайсаар хүсэлтсэн. Эсвэл Excel хүсэлтсэн. Аль намт нь? Excel гэж байна. За тийм болно. За гэхдээ манай хүсэлтийн толгой гэж байдаг тийм. Аймгийн төвийн нэр, англиар. Манай хүсэлтийн толгой энэ нот. Дээдлэн байгаа илүү хүсэлтийг засна. Тэгвэл 20 оны, 21 оны, 22 оны үзүүлж гаргаж байгаа. За тэр малын төвлөлтөд энэ бүгд гэсэн энэ бол хэрэггүй гэж хэлж. За улсын дүнгээр хэрэггүй. Одоо юу гэдэг? Аймагуудаар хэрэгтэй. Хангам бүсийн код 1 гинэ. Баруун бүсийн код 2 хэрэгтэй. Хар бүсийн хэрэгтэй. Төрийн бүсийн хэрэгтэй. Зүүн бүсийн хэрэгтэй. Амтрын бүс хэрэгтэй. Улаанбаатар өөр нь даг хэрэгтэй. За ингээд бид нар хүсэлтэд татаж авчаад ерөнхийдөө бүс гэж аймаг энэ бол аймаг хүч. За тэгээд аймгийн код, аймгийн сүлийн малын толгой
сүүлийн 5 жилийн гартаа ингээд дахиад авчихлаа. Энэ 137 хүн дараа нь охин. Бид нар 137 хүн маань тооцсон чи юу юм бэ? Хэндрис. Юу 360 дахин удаа. Говсөнбөр. Улаанбаатар. Нөгөө төвдөрсөн томчууд эсвэл жижигхэн албатай аймагуд байна. За ингээд харах бол энэ Албангаа гэдэг энэ аймгийн нэрний уралд ийм сул зай байгаа юм. Энэ сул зайнуудыг засч байна. Соёлын жаа. Хэрвээ энэ дээр би аймгийн одоо нэр гэж чижээд Албангаа Баянгаараа бичих гэж байгаа бол энэ уртлын сул зайнуудыг бүгдийг авна. За тэгээд Баян үлгийн гов алтай дахин уул гэх мэт энэ аймагуудын нэрийг яг ийм стилээр бичнэ. За та энийг хараад байна. Энэ дахин уулыг яаж бичсэн бэ? Өндөр зураг бод. Гов алтай зураг бод. Баян үлгийн зурагсгүй. Манай хүсэлтээр болохоор зурагстай. Энийг яг адилхан болгох хэрэгтэй. Хоосон тэмдэгт илүү тэмдэгт байгаа тохиолдолд энэ хоёр чинь яг хараад авчихгүй. Тэгээ хоорондоо тэмдэхгүй гэсэн. Холбогдож болохгүй яг нэг болохгүй. Тэгэхээр текстээр бид нар ингээд холболт хийж байгаа бол маш болгоомжтой хүмүүсийг мэдсэн шалгасан үгсийн аргаар харсан байна. Яг нэг арт нэг хүн ингээ хараад байгаа мэддэг тий. Би өөрөөсөө хүнд чөлөө өгдөггүй шүү дээ. Та бүхний семестр чи зааж надад намайг чөлөө өгдөг ерөөсөө ойлгохгүй тий. Би эртэнд оноо нэмдэггүй. За ингээд нэг авчлаа. Одоо яг уу нөгөө Баян үлгийн энийг авна дээ. Жижиг Баян үлгийг авчихсан. Говьтагийн нэг нь авах нь дахин уулын онцгийн зураг нь авах нь. Зөв Улаанбаатар. Снэпшн баг. За ингээ хадгалчаад хадгалахдаа файлаасаа save хийгээд Create нэрээр үсгээр бичсэн маань хүснэ чинь join хийж орж ирдэггүй. Үргэлжлэлийг Excel 97-2003. За танаас компьютер дээр энэ service-ийн юу өртгөл баггүй юм бол шууд DBL эсвэл CSV гэсэн өртгөлөөр өчтөг. Эсвэл бид тийм шиг нөө DBL баггүй. Эсвэл яг энэ хүсэнтийн нэрний аргалт нь DBF database хамаа гэсэн. Ийм өртгөл өгөөд хадгалцдаг. За миний компьютер дээр бүхэн байгаа юм чинь Excel 97-2003 баг гэсэн биеийг солиод хадгалчихна. За өсөлтөө хаалаа. Энэ аймаг нэрийг саяны өсөлтийн аймаг нэртэй ордно дээ. За тэгэхээр ингээд өсөлтнийхаа join and relates руу ороод join гэсэн энэ өглөөр манай өсөлтийн аймаг нэр юм уу? Аймаг нэрийг